Сайн байцгаана уу? Энэхүү видеон дээр та бүхэнд хэрхэн Mozilla бүртгүүлэн нээж ашиглах талаар тайлбарлах болно. Юуны түрүүнд веб хөтжөө нээж mozilla.com сайт руу орно. Хуудас руу ороход ингэж харагдах болно. Mozilla нь сурагчдад цахим ном, агуулга, 3D үзэгдэл үзүүлэн гэрийн даалгавраа онлайнаар авах боломжийг олгох зорилгоор Mozilla Education-ыг бүтээсэн сургалт юм а. Сургалтын анхуудыг Mozilla бүртгэлээ ашиглан ухаалаг утас эсвэл таблетээр ашиглах боломжтой байдаг. Бүртгэл үүсгэхийн тулд нэвтрэх товчон дээр дарна. Аль хэдийн бүртгүүлсэн бол нэвтрэх нэр нууц үгээ ашиглан нэвтэрч болно. Харин бүртгэл үүсгээгүй бол шинэ бүртгэл үүсгэх товчон дээр дарна. Хамгийн ихэнд амьдардаг улсаа оруулснаар систем таны зөв байршлыг тохируулах болно. Мөн сошиал медиа хаягаар бүртгэл үүсгэх боломжтой. Бүртгэл үүсгэн хамгийн эхний мэдээлэл бол овог нэр байх болно. Ингэхдээ өөрийн жинхэнэ нэрээ ашиглах хэрэгтэй бөгөөд багш нар гэрийн даалгавар мөн өгөх агуулгаар хуваалцах үед бүртгэлийг нь олоход илүү амар хэлбэр байх болно. Системтэй холбогдож болох имэйл хаягаа оруулна. Ингэснээр мэйл баталгаажуулах нууц үг ирэх болно. Мөн нууц үгээ сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь нэвтрэх нууц үг болно. Нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгт байх болно. Үүний дараа сургуулаа сонгоно. Сургуулаа сонгохын өмнө жагсаалт гарч ирнэ. Үүнд улс, аймаг, хот, сум, дүүргээ бичнэ. Сургуулийнхаа нэрийг үнэн зөв оруулах нь чухал байдаг. Учир нь файл, гэрийн даалгавраа бусад сурагч эсвэл багш нартай хуваалцахад илүү хялбар болно. Үүний дараа 16 нас хүрсэн эсгээ сонгоорой. Бүртгэл үүсгэхээс өмнө нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой. Амжилттай бүртгүүлсний дараа систем автоматар нэвтрүүлэх болно.